Намайг 20 нас дөрөөлж асан үед юм аа. Тэр үед аав маань Ахмед хэмээх казак өвгөнтэй танилцсаж богино хугацаанд сүрхий дотносч билээ. Өвгөн хасаг нэгэн томоохон базад манаачаар ажиллах хагаад гэртээ ганц биеэр амьдрна. Тэрбээр монголоор их муу ярина. Түүн дээрээ их нунж дорой хүн тул бүтэн өдөр энэ тэрийг эсхөөрөн өнчгөн инүүхэнд. Ахмед гоо их сонин хүн. Хашаа хороо гэр орноо цоошлох нь ёр үгүй. Ажилдаа явхдаа хүртэл гэртээ халуун савнд цай тавган дидээ дүргээд одсон байх. Тэрч байтугай нүдэнд тус газар хөшгөлсөн мах хэрчсэн гурил зэхээд тавьчихна. Нэг ёсондоо өлсч сангасан хүн орж ирвэл идэж уугаад гарыг дээ гэсэн үг. Гэртээ тунчиг цэвэрхэн суун. Тэдний авдар савнд чухам юу байдаг байсныг би мэдэхгүй. Харин Боб Борскийг нь бол өдөр болгонд хүртдэг байлаа. Түүний цэвэрч нямбай зан давтаатч тэрөө миний идэж уусан аяг саваа авгаа шарчих хурааж хумхих татал тэднийд л хөвчсөн санагдана. Өвгөний хоймрын авдар дээр нэг их гоё казак хүүхний зураг залаастай байх. Эхнэр нь ч юм уу, охин нь ч юм уу алин болохыг нь би мэдээгүй. Өвгөн тэр зургийнхаа тоос шороог өглөө бүр аршиж зүлгэх тул өнгөлөж гэж жигтэйхэн. Тэрбээр нэгэн удаа надад энэ хүүхэн миний бурхан гэж хэлж байсан нь санаанд үлджээ. Ахмед гой гэж иймэрхүү ая зантай нэгэн байлаа. Түүний тухай хэлтгий үг хэлэх хүмүүс нэгэхэн бэрч байгаагүй. Гэтэл нэгэн өдөр аимшигт хэрэг гарах нь тэр. Хамар хашааных нь хүн тэднийд ямар нэгэн хэрэгээр ортол өвгөн зуухны аман тус газраа цус нүжөндөө хутгалтчихсан хэвдэж байжээ. Шинжээчдийн дүгнэснээр бол түүнийг 2 хоногийн өмнө хэн нэгэн итгэхэд игүүтгсэн бололтой. Тэр үеийн цагдан сэргийлхийнхэн хэргийн газраас ямар нэгэн уулмөр олоогүй юм гэдэг. Би өвгөн хасгийн араас маш ихээр гашуудаж билээ. Манай муу авал ажлын газрынхан хороо хорныхонтой хамжиж байж дотны нөхрөө хөдөөлүүлсэн юмдаг. Ахмед гойд ах トゥ амраг садан байсан эсхийг хинч мэдэхгүй. Хашаа хороо гэр орныг нь хороо хорны дарганаар авсан. Бодвол зарж борлуулад улсын орлогын тэртээ аваа биз. Ахмед гойн үүх түүх ингэж төгссөн юм. Тэгсхийгээд л түүнийг бүгд мартсан да. Би ч ялгаагүй. Харин аав маань л заримдаа үгүй тэр муу амтны хин тэгж хөнөөдөг байна да. Ингээд хингэнтэл санаа алддаг байлаа. Дам сонсоход өвгөн хасхийг игүүтгсэн хэрэг усанд хайсан чулуумид алга болж байгаа сураг гарсан юмдаг. Тэгэхэд би Элений сүүлчийн хэрэг, зүүнний сөвөгч зэрэг адал явдал зохиолын номын амтанд ид автчихсан их ч романтик маягийн залуу болж өсч тарниж байлаа. Нэг өдөр аавыг тэгж санаа алдахад нь сэргийлхэн тэр хэргийг илрүүлж чаддаггүй юм бол би илрүүлээд өгье л дөө гэж өөртөө тангараг тавьж билээ. Тэгээд би юун түрүүн Ахмед өвгөнийхөр орж гардаг байсан хүмүүсийн жагсаалтыг гаргалаа. Өөрийнхөө нэрийг 1-р, аавынхаа нэрийг 2-р бичсэн нь мэдээж. Уг нь нүгэлтэй юм санагдаж байв. Гэтэл нэг их олон хүний нэр гаргаж чадсангүй. Сим тандаж холбогдлогыг нь хассаар байтал ердөө Баттулга бид хоёрын нэр үлддэг байгаа. Баттулга гэдг нь Ховд аймгийн Цэцэг билүү Зэрэг билүү сумын уугуул илэрхий захчин аялгаутай ярьдаг нэгэн байлаа. Энэ дашрамд өгүүлэхэд сонирхсан юмдаа улайрсан хүн жүжигчин дүрдээ итгэн гихчээр өөрийгөө хүртэл сэрдэж чаддаг юм билээ. Тэгэхэд би л лав. За байс тэр өдөр би хаагур явж юу хийлээ гэж өөрөөсөө асуусан байгаа юм. Бодоод байхад талигаачийнхаар би бүтэн 7 хоног ороогүй юм байна. Өдөр бүр босхийг нэлээдэг хүн ингэснийг бодоход жилийн эцсийн шалгалт шүүлгээс болсон хэрэг байх. Түүн дээр би Норжмаа гэдэг сайхан бүсгүйн хойноос эргүүтэж явсан цаг. Ингээд өөрийнхөө нэрийг дараад ганц Баттулгатай хоцров. Баттулга сургуулийн нэг муу саранпай 67 машин жолоод хайдна. Тэрний явхаасаа зогсох нь ихэлдээ. Бид хоёр Ахмед гойнд хэдэнтэй уулзралдаж танилцсан юм. Уг нь даруухан арх там хэрэглээд байдаггүй залуу. Бас их цэвэрч цэмцгэр хүн. Түүнтэй хамт бүжгэнд орж хүүхэн эргүүлж явсан удаач би. Түүнийг хүнтэй ам мөрөж зодон зохион болж байхыг би өөр үзээгүй. Тэр үед хутга нацаг, хорхой баяраа, бүл гомб зэрэг атмаан гэрсэд оволцож урдуураа авлан хөлтийг гаргадаггүй байсан цаг л да. Би монхор тэр биш, вандан бүрв зэрэг сайн гэрсийг бас таньдаг байсан тул та тэдний хажуугаар минь дөнгөрдөг байсан юм. Баттулгач миний суган доогуур нуугдаж үлддэг байсан нь гарцаагүй. Гэвч би Баттулгаас Ахмед өвгөнтэй холбоотой ямар ч хөөсийг олж харсангүй. Ер нь ч тэгээд Ахмед гойг игүүтгэх хэрэг түүнд юу байгаач. Тэдний танил талын холбоо ямар учиртайг ч би мэдэхгүй шүү дээ. Тиймээс аргагүй гэрхэнд Баттулга гэдэг нэрийг дугуйлаад миний данс цайж билээ. Хүний кейс гэм сэрдэг шиг нүгэл гэж юу байх билээ. Тэгээд л бид хоёр хуучин хിവэрэ бүжиг хүүхийн хоёрыг эргүүлж тэр маань намайг Норжмааг өөртөө татахад минь их тус болсон доо. Хэрэг гарснаас хойш жил гарын хугацаа өнгөрч байтал Баттулганыг шав хийсэн бүсгүйтэй гэрлээ дамжив. Хүүхний эцэг нь Баттулгад амиа тавьдаг нэгэн байлаа. Атаархмаар сайхан амьдардаг айл байлаа. Нэг өдөр намайг тэдний дочход тулгаа авгаатайгаа алга.
Хадман надад цай эдээ өгөөд тамхи татаж суулаа. Гэтэл нүдэнд гинэт нэг юм торс хийгээд явчихав. Яах аргагүй мөн. Бат толгын хадам яалтчгүй Ахмед гуайн төө илүү урт цагаан саруултай гансаар тамхи татаж суудаг байгаа. Миний бүх бие зарс хийгээд явчихав. Нүд бүрэл зэдэж байх шиг. Тодорхой учир шалтгааны улмаас би бат толгын хадам аавын нэрийг дуртахгүй байгаа юм. Тэрээр тамхиа татаж дуусаад гансаа ширээн дээрээ тавихад би өөрийн эрхгүй шүүрэн авч үзлээ. Өвгөн ууттай тамхиа над руу сарвайж байна. Нэрээд тат гэсэн үг. Мөнгөн сэтгүүр зохиур тойгон тэгдүрэнч Ахмед гуайх мөн. Би тэднийхээс зүгтэх шахуу гарлаа. Зөвхөн үүний төлөө л бат толго хөөрхий өвгнийг игүүтгэжээ гэсэн бодол сэтгэл сэмлэнэ. Ахмед гуайг өөд болоход бат толго энэ хүүхэнтэй танилцаач үгүй байсан болохоор хадам эцгийн ил хэрэгтэй холбогдолтой байж таарахгүй. Хүргэн хүү хүчтэй гिचээр бат толго өөрөө тамхи татдаггүй болохоор хадамдаа саймшраад Ахмед өвгөний гансыг бэлгэлсэн байж болно. Удам дамжсан эд химэн хилдэг ч юм уу ямар тааж хүн алж авсан юм гэж хэлээгүй нь магад. Ингээд би аргагүй эрхэнд Ахмед гуайн үхлийн хэргийг мөрдөж байсан төв сэргийлхийн ажилтан сандаг гуай дээр очлоо. Дистаралыг зөрчин өгүүлэхэд сандаг хэмээгч нь хожим архитаж яваад нэгэн гэмт хэргийн хавтаст материалыг гээгдүүлсэн шалтгаанаар ажлаасаа хусуулсан юмдаг. Идүүгээ эс үзэгдэхийг бодвол өөд болсон хэрэг биз. Хүний нас тоотой юм хойно тэртээ 70-аад оны хэрэл туш гарчихсан хүн байсан юм чинь. Сандаггүй миний үгийг дуустал чагнаад баахан бодол хийлэн сууснаа тамхиа огсруулан татаж байлаа. Өрөөнд дотоороо нуруугаа өрн холхиж байх шиг. Би гинхэн ухаандаа ийм нэг мөрдөгч болох юмсан гих янзааны юм бодож суулаа. Төдөлгүй сандаггүй. Өөр баримт сэжиг байна уу гэж асуулаа. Надад юу байх билээ? Зүгээр үзнэл хэлж байгаа хэрэг. Гэтэл сандаггүй. Амаа хамхиад явж бай гэж надад тушаав. Би ч үнэхээр амаа хамхисан. Бат толгод ямар нэгэн сэжиг төрүүлж болохгүй гэдгийг би мэдэж байсан юм. Эстэгвэл миний амийг тэр хамхигч байсан юм билүү хэн мэдлээ. Түүнээс хойш 44 сар өнгөрчээ. Нэг өдөр Улаанбаатарыг чичрүүлсэн дуйланд хэрэг гарав. Бат толго гэдэг алуурчин хадам аавыгаа эхнэртэйгээ цуг алаад гэртээ шатаачихжээ гэсэн аимшигт мэдээ тархах нь тэр. Үүгээр зогсохгүй бат толго өөрийг нь баримтлахаар ирсэн цагдаа калибр буугаар буудаж орхисон байгаа юм. Хүн гэдэг өчүүхэн амт шүү дээ. Цагдаагийн хүч нэмэгдүүлсэн хэсэг ирэхэд гадаах шорлонд тэр нуугдах хайцсан байгаа юм. Буу саадагтай улаарсан алуурчинтай тулгарсан цагдаа нар арга буюу тэр жорлонг машинаар дайрч унагсан юм байж. Нөгөө нөхөр доошоо унахгүй хайчхав дээ. Хүний өтгөн шингэнтэй хүзүүгээ хүртэл холилдсон тэр амтныг татаж гаргаад машинаар ус шүшиж цэвэршүүлэх хайдаад хоёр гарыг нь гавлаж билээ. Энэ явдлаас хойш хэдэн сар өнгөрөв. Нэг өдөр бат толгын хэргийг таслах гэж байна гэж дуулаад хэрэгт дурлсандаа ч биш Ахмед гуайн үхлийн учир шалтгааныг давхар тодорсон байж магадгүй гэсэндээ би тийшээгүй ч хүрлээ. Клубт хүмүүс биг дүүрэн цугларсан байлаа. Төдөлгүй шүүгдэгчийг оруулж ирэв. Бат толгын хөл муудсан бололтой түүнийг 2 цагтаа суудаж явах бөгөөд тэрээр өвдөг дээрээ явахчаан айдаж орж ирэхэд шорон гээжин аимшиг би анх удаага л мэдэрсэн бөлгөө. Түүний 2 нүд хөлхийж ширгсэн байлаа. Шарлангуй царайн тим гихийн аргагүй боснод хүүрэл гэсэн үг. Шүүх хурал эхэлж шинжилсэн мөрдөн байцаалт явагдахад эцсийн амьсгал татаж байгаа хүн л ийм байдаг болов уу гэлтэй бат толгын дуу тэр доороос дуулдахтай өгөөтэй ганц 2 үг хэлэх хайдаж билээ. Би түүнийг үзэн ядаж байсан боловч цаг дээрээ тулахаар өрөвдөлтэй юм билээ. Энэ тухай Францын их зохиолч Александр Дюма маш тодорхой өгүүлсэн байдгийг ишилбэр болгоос. Байгалийн их сүрлийн өмнөх шиг оройны ус өрвийн зэвүүн тагчиг байдал бүхний сэтгэлийг барайлган хүйт орхиолов химээсэн байдаг юм. Шүүх хурлыг үүнээс илүү яахан зураглах билээ. Асуулт хариулт. Яллагдагч хэрэгээ бүрэн хүлээж байв. Ил тод юмыг хүлээхгүй гээд яахав. Харин Ахмед гуайн үхлийн тухай нэг ч үг дурддагдсангүй. Ердөө хадам аав эхнэр хоёрыгоо хэрхэн хөнөөсөн тухай л яригдаж байлаа. Хурлын завсарлагаанаар би гадагшааг үйж гарan хідэн хуушур олж ирлээ. Яаж игээд бат толготой уулзаж хідэн үг солих гэж бодсон минь тэр. Шүүх хурл үргэлжиж шүүгч ялын тогтоол уншлаа. Мэдээжээр цаазаар авсгай гэсэн үг сонсогдов. Бат толгоч жинхийг мэдэж байсан бололтой часав хийсэнгүй. Ер нь тийм ухаан байгаа ч юм уу үгүй ч юм уу. Хурлын дараа яаж иж байгаад би түүнтэй уулзах зөвшөөрөл авч билээ. Үнэн дээр түүнтэй уулзахыг хүссэн хүн надаас өөр байгаагүй. Тэрээр цаад сонсоод айгаагүй мөртлөө миний гарт байгаа хідэн түлэнхий хуушурыг алдчихвэ гэсэн шиг хөнхийж ширгсэн нүд нь аяганаасаа бүлтжиг шахаж байлаа. Байгалийн амтан гэдэг даанч өчүүхэн. Түүнийг хахаж цадан идэж ууж дуусгаад би чамайг ямар 2 дахин цаазаж болох биш дээ. Ахмед гуйг эгүүтгсэн хэргийг чинь ингээд орхихоос гэж хэлж байснаа одоо хүртэл мартдаггүй юм. Энэ үгийг сонсоод тэрээр юу билээ гэсэн айтай над руу нэг их том харж билээ. Ганс хаан байгаа вэ гэж түүнээс асуухад шүүх хуралд өчөж байснаасаа их л цариухнаар
Гэртээ хамт шатаа өстэй гэж хүйтэн яозгүй өгүүлж билээ. Түүний төмөр бүхэгтээ тэргэнд суулгаад оцсон. Хэрвээ тухайн үед миний үгийг сонсох чих хэргийг үргэлжлүүлэн авч үзэх нүд төр засагт байсансан бол цагдаагийнхан уг хэрэгт хичээнгүй хандсан бол Баттулгын хадам эхнэргээд 2-2 гимгүй амьс үйдэхгүй байх байсан. Өнөөхөр нь иймэрхүү харлаган ухаан хачиргалтай явдал үргэлжилсээр л байх юм да. Жиж энэ бол энгийн нэгэн иргэний ирүүлсэн загтал юм. Нэрээч үн шиг үйл явдал олон гарч байсан болвоо.